Студид хүрэлцэн танд маш их баярлалаа. Mongolia Mining үзэсгэлэн энэ жил 15 дахь удаага за энэ 7 хоногт зохион байгуулагдах гэж байгаа. За энэ үзэсгэлэнд бол мэдээж гадаад дотоодын маш олон оролцогч талууд оролцсоор ирсэн. Анх энэ үйл ажиллагааг одоо эхлүүлэх болсон зорилго нь юу вэ? Энэ хугацаанд салбарын соёлд бас ямар нөлөө өөрчлөлтийг бас бий болгосон гэж та хувьд хардаг вэ? За Mongolia Mining үзэсгэлэнгийн 15 дахь дугаар одоо эх 3 дахь өдөр буюу 4 сарын 15-наас эхлэж байна. Одоо үзэсгэлэн зохион байгуулахад бүх зүйл биелэн оролцогч компаниудын бүртгэл жигдэрсэн үзэсгэлэнгийн үеэр явагдах үйл ажиллагаануудын бүх бэлтгэл хангагдсан юм байдалтай байгаа. Тэгээ энэ удаагийн арга хэмжээнд нэг нийтдээ 20 орчим орны 150 орчим одоо уул уурхайн ханганы нийлүүлэгч, тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниуд оролцсон. Ер нь бол 2011 онд буюу 15 жилийн өмнө Mongolia Mining үзэсгэлэнг эхэлсэн гол шалтгаан нь ер нь энэ уул уурхайн техник технологиг одоо салбарт нь танилцуулах, өөрөөр хэлбэл уул уурхайн технологитой танилцахын тулд бусад улс руу явж цаг өөрж зардлыг гаргахгүйгээр Монголдо танилцах боломжийг олгоё гэсэн. Нөгөө талаар ер нь бас уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчийг энэ салбарт танилцуулах ер нь нэг юм хамтын ажиллагааны платформ бий болгох зорилгоор эхэлсэн. Тэгээ ер нь 15 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол Монголд бас уул уурхайн салбарын соёл их хэмжээгээр өөрчлөгдсөн. Тий 15 жилийн өмнө 2010-аад оны үед уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид харьцангуй хурдан одоо санхүүгийн үр ашиг олохыг тэмүүлдэг байсан бол одоо бол харьцангуй тийм хариуцлагатай уул уурхай Монголд хөгжсөн байна. Урт хугацааны тогтвортой хөгжилтөөр голлож анхаардаг болсон. Ногоон технологиг илүү баримталдаг болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдалд илүү анхаардаг болсон. Тэгээ шинэ технологи нэвтрүүлж бас одоо үр ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэхээс ордог болсон. Дээр нь бас Монголын уул уурхайн салбарын ажилтнуудын мэдлэг чадвар их өндөр түвшинд хүрсэн л дээ. Ер нь бол манай Монголын уул уурхайн салбарын инженерүүд зөвхөн дотоодод үдийгүй бас олон улсын уул уурхайн салбарт ажиллах, өрсөлдөх тийм чадвартай болж хөгжсөн. Таны хувьд бас энэ салбарт гадаадын уул уурхайн компаниудтай нэлээдгүй олон жилийн хугацаанд хамтарч ажиллаж байгаа хүний хувьд за Монгол улсын үед ч гэсэндээ гадаадын шууд хөрөнгө оруулалт татах шаардлагатай байна гэдэг нь хэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө гадаадын компаниуд манай улсын уул уурхайн салбарыг ямар үзгөөс хардаг вэ? Ямар хуу хандлагатай байдаг гэж та дүгнэж хэлэх вэ? Тий яг хоёр чиглэлийн гадны одоо оролцогчид манай энэ салбарт энэ Mongolia Mining үзэсгэлэнгээр дамжаал ирдэг л дээ. Тэгээ нэгдүгээрт мэдээж гадны техник технологи нийлүүлдэг компаниуд ирж байгаа. Тэгээ Монгол бол уул уурхайн хувьд маш чухал тийм стратегийн бас нэг улс байхгүй. Манай жишээлбэл зэвсийн, нүүрсний, алтны нөөцөөрөө бас дэлхийд нэлээд тийм одоо томоохон тоглогч болох боломжтой юм нөөцтэй улс. Тэгээ энэ чиглэлээр бас ажиллаж байгаа томоохон уурхайнууд байна. Тэр уурхайнуудад бас технологи нийлүүлэхийн тулд хамгийн түрүүнд бас шилдэг технологи одоо нийлүүлэхийн тулд гадны оролцогчид маш их сонирхож ирж байгаа. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулагчид бол мэдээж уул уурхайн салбарыг сонирхдаг. Монгол улсын түрүүчийн ярддаг тийм ашигт малтмлын нөөц нь байна. Нөгөө талд маш том хязгааргүй том зах зээл байгаа шүү дээ. Монгол хэдийгээр далаад гарцгүй ч гэсэн баг далаад гарцтай орноос дутхгүй дэлхийд эхний уул уурхайн салбарын одоо тийм юуг бүтээгдэхүүн нийлүүлдэг гол зах зээл бүгд наримт Катард улсын хажууд байгаа нь ер нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг л да. Гэхдээ ер нь бол манай уул уурхайн салбар гадны хөрөнгө оруулагчдын дунд харьцангуй тийм эрсдэлтэй орны тоонд байсаар байгаа. Тэгээ энэ эрсдэлтэй гэсэн тийм нэр хүндийг харьцангуй тогтвортой хөрөнгө оруулагчид сонирхлыг татсан тийм улс болохын тулд манай улсын энэ төрийн бодлогын тогтвортой байдал маш чухал. Тэгээ бүс нь ер нь орон нутгийн хамтын ажиллагаа их нээлттэй, ойлгомжтой тийм байх хэвээр. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэдэн уул уурхайн үйлдвэрлэлээс хувь нэмрийг маш одоо хангалттай шударга төвшөнд хүртдэг. Тийм болох юм бол одоо энэ орон нутгийн эсэргүүцэл, элдв эсэргүүцэл манад маш их нийтлэг байдаг шүү дээ. Энэ зүйлүүдийг бас арилгаж болно. Нөгөө талаар манай татварын тогтолцоо, лиценз олголтын тогтолцоо ил тод нээлттэй шударга болох хэрэгтэй. Ийм зүйлүүд л ер нь бол энэ гадаадын хөрөнгө оруулагчдыг ялангуяа хариуцлагатай хөрөнгө оруулагчдыг бол их хэмжээгээр татдаг тийм зүйл байгаа. Тэр тал дээр манай Монголын уул уурхайн салбарт бас шинжилгүүд хэрэгтэй гэж үздэг. Та түрүүнд дурдчихсан Монгол компаниуд ногоон уул уурхайн чиглэлд бас хурдтай урагшилж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. За энэ удаагийн арга хэмжээний онцлог өмнөх жилүүдээс юугаараа өөр байгаа вэ?
Тэг яг хуу түрүүн би хэлсэн ер нь бол манай уул уурхайн компаниуд илүү хариуцлагатай болж байгаа. Тэг ногоон уурхайн чиглэлгээд одоо жишээ нь саарлуусаа буцааж ашиглах технологи ялангуяа томоохон уурхаанууд, оюу толгой, тэгээд energy resource гэх мэтлэн томоохон уурхаанууд хэрэгжүүлээд ихэлсэн. Дээр нь ер нь дэлхийн нийтийн геополитикийн нөхцөл байдлаас үүдээд одоо энэ эрчим хүчний нөгөө дизелийн ер нь бол уул уурхай машин механизм хөдөлдөг гол одоо энергийн хөөсөр бол дизель төрөл шүү дээ. Тэгээ энэ нефтийн үн дэлхийн нийтийн зах зээл дээр маш их хэмжээгээр өсөх хандлагатай болсон. Ийм тохиолдолд харьцангуй тийм одоо сэргээгт хэрчим хүчтэн дээр тулгуурласан энергийн хөөсвөр хэрэгтэй нөгөө талаар бас цахилгаанаар ажилдаг техник тоног төхөөрөмжүүд ер нь бол их хэмжээгээр цаашдаа энэ ялангуяа Монгол улсын дэлхийн төдийгүй ер нь манай улсын уул уурхайн салбарт нэвтэрчээж ер нь одоо үр бүтээмжтэй тасралтгүй ажиллах тийм нөхцөл бүрдэнэ. Тэгээ манай энэ нөхцөлд бол ер нь харьцангуй шин технологиуд ер нь анх зохион байгуулагдсан үеэс л эхэлж нэвтрүүлж эхэлсэн. Монголд бид нар уул уурхай Mongolian Mining гэдэг баг манай салбарын нэрийн утсан нөхцөлн зохион байгуулалтаа ер нь дэлхийн технологиг л авч ирэх гэсэн. Тэгээ оролцож байгаа компаниудын ер нь дандаа тэн хагас орчим нь дандаа гадаадын оролцогч байдаг. Тэнд дандаа шинэ технологи танилцуулдаг. Өнгөрсөн жилийн үтсгэлэн дээр бид нэг жижигхэн судалгаа хийж үзэхэд ер нь оролцож байгаа нэг 100 гаруй компани үтсгэлэнд орох болгондоо ямар нэгэн цоо шинэ бүтээгдэхүүн танилцуулдаг. Тэгээ энэ байдлаар бодоход ингээд нэг 150 15 жилийн хугацаанд 100 гаруй компани оролцсон. Бид нар ер нь бол жижиг том төрөл бүрийн бараг 1000 гаруй технологиг бас энэ Монголын уул уурхайн салбарт танилцуулах тийм эндэр нь байсан юм байна гэж бахархдаг. Яг нь 15 жилийн хугацаанд Mongolian Mining үзэсгэлэн гэж зохион байгуулж байгаа. Зохион байгуулалтын зүгээс бол яг нь менежментийн ажлууд бол хийгдээд явж байгаа. За нөгөө талаас дэд бүтцийн асуудлууд яригддаг болов уу гэж харж байгаа шүү дээ. Ер нь Mongolian Mining гэдэг үзэсгэлэн бид нар хамгийн анх энэ Монголд бас нэг MICE буюу одоо энэ уул юуны ер нь бол бизнесийн хүнтэй ажиллагааны тийм үйл ажиллагаанууд зохион байгуулах зорилгоор хийж эхэлсэн. Тэгээ Mongolian Mining дагаад бас бусад салбарын томоохон олон улсын үзэсгэлэнгүүд манай байгууллага жишээлбэл зохион байгуулалт явуулж байна. Тэгээ бидний зохион байгуулалтаас гадна ер нь бол олон улсын их том арга хэмжээнүүд Монголд болж байгаа шүү дээ. Тэгээд ингээд сүүлийн үед харж байхад ер нь хамгийн томоохон ялангуяа юм техникийн үзэсгэлэн бид нар буян тухай спорт ордон гэдэг спортын зохицлбор дотор зохион байгуулад одоо 10 гаруй жил болчлоо. Тэгээ эндээс ингээд жишээ нь бидний энэ үйл ажиллагаа улам өргөжөөд эрэлт бол маш их хэмжээгээр жил болгон л нэмэгдэх. Тэгэхдээ бид нар тэр одоо юуны зохион байгуулж байгаа тэр спорт зохицлборын одоо тэр хэмжээнд л юугаа барьж байгаа шүү дээ. Хязгаарлаж байгаа оролцогчийн тоо жишээлбэл. Тэгээд юу гэж хэлэх гэж байна гэхээр Монголд ер нь бол томоохон арга хэмжээ зохион байгуулахын мэрэгжлийн одоо үтсгэлэнгийн төв алга конвеншн центр гэж ярддаг үтсгэлэн болж идэг олон улсын хурал семинар одоо хэдэн мянган хүнийг хамарсан арга хэмжээ болж идэг ийм мэрэгжлийн орчин алга. Тэгээд энэ мэрэгжлийн бус зориултын бус тийм газар зохион байгуулах гэж байна. Энд ч одоо бүхэл бүтэн улс мөртлөө ер нь бол бизнесийн хамтын ажиллагааг дэмжсэн үтсгэлэнгүүд улс болгонд явж ээж энэ хамтын ажиллагаа бизнес энэ бүхэн бас ингээд хөгжиж идэг. Тэгээд бусад улсуудыг харахад ер нь одоо энэ бүгд найрамд Катард улсын хотууд ч байдаг юм уу? Ер нь бол бусад орны хотууд бол хэд хэдэн том үтсгэлэнгийн төв конвеншн центр ажилладаг. Тэгээ манай улс чинь бас нэг улс байна да. Нэг ийм мэрэгжлийн үтсгэлэн гаргах тэгээд олон улсын хурал зохион байгуулах нэг төв одоо хөрөнгө оруулаад бий болгох зайлшгүй шаардлагатай болсныг л бид нар бас байнга мэдэрдэг. Тэгээ манай ер нь бол энэ Монгол улсын засгийн газраас тэр эсвэл нийслэлтийн засгийн газраас тэр энэ орчинд энэ улсад энэ хотод явж байгаа бизнесийг дэмжихийн тулд зайлшгүй тийм зүйлийг дэмжих юм уу эсвэл хөрөнгө оруулж бий болгох зайлшгүй шаардлагатай байна л гэж хэлэх гэсэн.